За сайн бацгаана уу. Өнөөдөр ингээд анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн бие анагаахын сургуулийн оюутны зөвлөлөөс бэлтгэн хүргэдэг Medify подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр манай подкастын зочноор Ашуусын анагаахын ухааны сургуулийн сэтгцэн эрүүл мэндийн техникийн багш Баасан Дорж ирэх ирсэн байна. За тэгээд өнөөдрийн манай сэдв маань болохоор нойр гүйдлийн сэдв байгаа. За одоогийн үед болохоор манай үеийнхэн ер нь 20-оос 30 насны залуучууд айгүйх нойр гүйдэлтэртэй байгаа. Тэгэл одоо хүмүүстэй ярилцсангууд ингээл айгүйх мелатонин уудаг гэх мэтчлэн тиймэрхүү асуудлууд их тодорсон байгаа учраас энэ сэдвийг барьж авч ярилцъя гэж бодсон. За бүгдэнд нь энэ подкастыг сонсох тэр цаг хугацааны мэндийг хүргэе. За тэгээд яг одоогийн энэ хугацаанд ганцхан залуучууд шүү дээ. Ерөөсөө өсвөр наснаас ахуулаад үтэл буурай хүртэл энэ хүмүүсийн хамгийн том нэгэн тулгамдсан асуудал энэ нойрны хэмнэлийн асуудал байгаа. Тэгээд энэ яг цаг үеэ олсон хүнд хэрэгцээтэй бас мэдээллийг сонгож аваад сэдвийг сонгож аваад ярьж байгаа та бүхэнд бас талархаж байна. За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд бас баярлалаа. За одоо подкастаа хэдүүлээ яг ер нь яг нойр гүйдэл гэж яг юу юм бэ? Нойр гүйдлийг яг ямар шинж тэмдэг илрээтэй бол нойр гүйдэл гэж тодорхойлт юм бэ гэдгийг. За нойр гүйдэл гэдэг бол ерөнхийдөө маш олон шинж тэмдэгтэй. За нэгдүгээрт юу гэдгийг зарим хүмүүст нь зөвхөн орой ундахтаа нойрсолт нь эхлэхдээ удаан байж болж байна. Эсвэл зарим хүмүүс аль хэзээ орондоо унтчаад сэрэнг байгаад байгаа юм шиг болж байна. Эсвэл өглөө бүрт гэрч сэрээд гэж болж байна те. Шөндөө хоолн дахин сэрэх, хар дард зүудлэх. За тэгээд дээрэс нь хамгийн ностой шинж нь хичнээн унтаж амарсан ч гэсэн нөгөө нэг сайхан амарсан мэдрэмжээ авахгүй байх зэрэг шинж тэмдгүүд байдаг байхгүй. За тэгээд эдгээр шинж тэмдгүүд 7 хоногт 3 удаа ч юм уу те илрээд тэр нь 21 хоногоос удаан хугацаанд үргэлжлүүлж явах юм бол ямар нэгэн байдлаар тэр хүнд нойрны асуудал байна гэж үздэг. За тэгвэл одоогийн хүмүүс тулгамдаад байгаа нойр гүйдэл гэдэг асуудлын гол шалтгаан нь одоогийн нийгэмд юу байгаа вэ? За мэдээж маш олон шалтгаан байж болж байна. За нэгдүгээр талаараа юу гэдэг юм бэ? Тухайн хүний өдөр тутмын амьдралын буруу хөвшил байж болж байна. Юу гэдгийг одоо орой орондоо орохдоо уцаа барьж бол дэлгэцээ хардаг ч юм те. Эсвэл хитрхи орой хоолоо иддэг. За тэгээд эсвэл оройн цагаар дасгал хөдөлгөөн хийдэг. За тэгээд нөгөө нэг одоо бидний нийгэмд ч ямар вэ? Улаанбаатар хотод ямар авал нөгөө орчныг бүрдүүлж чадахгүй. Жишээ нь өрөө нь шүшиггүй байхад л гаднаас ямар их гэрэл орж ирж байгаа. За тэгээд дуу чимээ юу байх вэ гэдэг. За түгээмэл унт орчинтой холбоотой юм шалтгаан гэж болж байна. За өшөө юу гэдгийг те оюутнуудад өгөх юм бол нөгөө нэг академик стресс тэр нэг айгүй их унших хичээлтэй байдаг. Тэрнээсээ болоод сэтгэл түгшдэг, юмаа гүйцэхгүй байх вэ, уншиж амжихгүй байх вэ гэснээсээ болоод шүн нойр хагасч уншдаг. Энэ ч юм те. За эсвэл зүгээр амьдралын өдөр тутмын стресс болж байна. Тэрнтэй холбоотой нойр гүйдэл. Ер нь бол яг ганцхан ийм юм руу нэлзаана гэхэд нойр гүйдэл айгүй хэцүү зүйл байхгүй. Тэгэхээр маш олон зүйлүүд хоорондоо уялдаж, нэгтэж холбогдож ингэж үздэг юм байна. За одоо чинь та нөгөө дэлгэцний унтахаас өмнө дэлгэцнэрээ уцаараа их оролцохоор нойр гүйддэг гэсэн шүү дээ. Энэ яг яаж нөлөөлдөг юм бол манай сонсогчдод гайхаж байна. Нөгөө хүн гэдэг чинь биологи ландтай амьдарч байгаа дэлхийн ертөнцтэй л холбоотой. За хүний нойрны хэмнэл гэдэг бол ерөөсөө л дэлхийн эргэж байгаа цаг хугацаа нөгөө өдрийн нарны гэрлээс авж байгаа тэр байдалтай холбоотой нойрны хэмнэл явагдаж идэг. За гэтэл одоо дэлгэц хэрэглээд байна гэдэг нь нүдэнд байнгын гэрэл ирж байгаа хамгийн түрүүнд. За гэрэл ирээд байх тусам тухайн хүнд шүн болоог байна, амрах цаг болоог байна гэсэн мэдээлэл өгч байгаа. Мэдээж хүмүүс энэ талаар бас нэг өмөөргөл багталтаа нэг утаснууд маань ийм гэрлийг ингээ шүүдэг мэт. Гэхдээ тэр тохиргоог нь яг асаагаад хэрэгэлдэг хүн хідвэ гэж аюул том асуудал. За тэгээд дээрэс нь дэлгэц гэдэг маань хүн байнгын мэдээлэл өгч идэв. Уг нь орой болох бод тусам хүний тарих ингээд үйл ажиллагаа нь удаашраад, тайвшраад те бодох санах зүйл болж идэл яг унтах юм бол хүмүүс маш их мэдээлэл авч байгаа. За нэг Facebook 5 минут скроллд те хэдэн мэдээ үзэх. За YouTube буузныг 30 минут дэшид доош өгөл. Хэрэг хэмжээний мэдээллийг үзэх. Тэр нөгөө тархинд амрахт нь бэлдэж өгөх байхгүй. Одоо ингээд өдөр хоол идсний дараа ингээд шууд нойр хүрээд унтчих гээд байдаг шүү дээ. Тэнгүүд орой бас яг хоол идчихгүй шууд нойр хүрээд унтчихгүй болоо гэж хүмүүс гайхаж байгаа. Яг зөв. За өдөр болж хоол идсний дараа нозоорлт гэдэг юм авдаг тий. Тэрний хад юм бэ гэхээр хүн хамаг
одоо хоол боловсруулах хэрэгтэн лүүгээ энерги төвлөрүүлээд цусан гамжин ч юм уу тийшээ судасна ингээд өргөсөөд тэр хөөх юм уу тарих маань тэнд амрах шаардлага үүсээд тэ цусан гамжинд багсад амарч байгаа бол оройдоо бол эсэргээрээ нөгөө хүний бие чинь тэр чигээр унтаа байдалд орж байгаа. Тэр тарих нь байна уу, хоол боловсруулах зам нь байна уу, бүгдээрээ л амжимгал байдлаар орох хэрэгтэй. Нөгөө ходоод хоол боловсруулах зам ажиллаад байдаг чинь энд ажиллаад байгаа болохоор дээд удирдлагын төв буюу тархил яаж амарх вэ тий. Тэгэхээр яг тиймэрхүү байдлаар нойр хүрэхгүй сэргээх нөлөө үзүүлж байдаг байхгүй. Зөв. За. Одоо тэнгууд оюутны тархины ачаалал тэгээд бие махбодын ачаалал гэдэг хоёр өөр юм байгаа тий. Энэ яг нойрны түвшинд яаж нөлөөлдөг бол хоёр. За. Тэгэхээр мэдээж манай оюутнууд за ялангуяа ангаах за гэхдээ бүгд оюутанд байж л байгаа л да. Бүгд нэг хичээлэл төвлөрдөг те. За өнөөдөр маргааш шалгалтай, нөгөөдөр шүүлэгтэй. За тэр багш тийм медалт хийгэрэй гэсэн. Тэр бүх жинхэнэ тархийг маш их ачаалж болж байгаа. За тэгээд жоон хувийн зохион байгуулалт нь болоод байна те. Эхэндээ хүн болгон анхуд оюутан болж эхний нэг 2 жил очиж болно. Тэгээд тэр нэг шөнө орой сууж хичээл хийх хэрэгтэй болно. Тэгэхээр нөгөө нойрны хэмнэлийг алдагдуулчих. За тэгээд нөгөө хичээлээ хийж амжихгүй байгаа хүн чинь хизэн дасгалаа хийж амжих бай те. Гэтэл хүний амьдралын хвшилт хамгийн чухал юм нь юу гэдэг нь дасгал хөдөлгөөн гэдэг. Би нөгөөний тодорхой хэмжээгээр өөрөө дасгал хөдөлгөөн хийж ээж тэр булчин идэвхжиж амрах ёстой гэсэн мэдээлэл тархинд очиж идэв. Тэнгүүд тэр дасгалыг хийж чадахгүй болохоор ингээд нойрны хэмнэл нь оюуныхаа стресстэй холилдоод тэр хүнийг болохоо ойлгож байгаа. За тэгээд дээрээс нь ганцхан шүн хичээл сууж байгаадаа биш давхар нөгөө хичээлээ бодож стресстэж сөрөг мэдрэмж авч байгаа тэр нас маш том нөлөө үзүүлж байна. Тэгвэл одоо ингээд гадуур ингээд гоо сайхны имлэг хараад ангууд тий 1 цаг унтаад 8 цаг унтсан юм шиг мэдрэмж авдаг тийм хөвдөг ормор гэдэг тийм одоо айдууд фэйсбુક дээр би харж байсан байхгүй юу. Тэнгүүт одоо тэрнтэй холбоод одоо ингээд хэдэн цаг унтахаас яг нойрны чанар хамаардгүй эсвэл яг саяны ортой холбоод ингээд бага цагт яг тийм чанартай нойр авах боломжтой байдгүй. За мэдээж нойр гэдэг маань насанд хүрсэн 7-9 цаг гэдэг стандарт хугацаа байгаа тий. Гэхдээ нөгөө нэг хугацаанаас илүү чанарт бид нар анхаарч байгаа шүү дээ. Заримдаа чанартай нойр хэдхэн цаг байх нь 9-10 цаг унтснаас илүү байдаг байхгүй. За хэдүүлээ хугацааг ярихын тулд нөгөө нэг нойрны мөчлөгийг ярих хэрэгтэй. Нойрны мөчлөг бол одоо 4 үе шаттай байж байна. Хамгийн ихний үе шат нь одоо өнгөц нойр гэдэг ч юм уу тий. Өнгөц нойр бол нэг дөнгөж яг унтаж эхлэх 1-5 минут ингээд эхэлж идэг. Зүрхний цохилт нь удаашраад, нүдний хөдөлгөөн нь удаашраад, тий булчин сулраад яг ихний 5 минут. За энэ үед хүн бол ерөнхийдөө маш хурдан сэрдэг. Тэр 5 минут ингээл мөрөндөн шүүхтүүдэд сэрэх чадамжтай байдаг өнгөц нойр. За дараачих нь 2 дахь шат нь болохоор юу юм бэ гэхээр одоо нөгөө нэг яг дунд чатны нойр гэж байгаа. N2 гэж нэрлэдэг. Энэ нэг 10-аас 40 минут орчим тий. За энэ үед яа гэм бэхээр биеийн температур буураад, булчин сулраад, бүр ингээ гүн нойронд орохдоо бэлтэж эхэлж байгаа байхгүй. За энэ 30-аас 60 минут тий. За 3 дахь нь болохоор хамгийн чухал үе буюу гүн нойрны үе гэж байна. За энэ гүн нойрны үед ерөөдөл хүний биеийн бүх нөгөө нэг свич нь унтраалганд унтарчдаг гэж ойлгож байна. Ерөөсөө ингээд тарих толгой бүгд амрна, булчин одоо юу гэдгийг те сулраад өдрөн дасгал хөдөлгөөн байсан бол тэр нь хөгдөөд за дархлаа сэргээд ингээд гоё процессууд нь үед явждаг. За дараачих нь одоо нөгөө хүмүүс сонсч ирсэн REM буюу rapid eye нүдний хурдан хөдөлгөөн. За энэ бас дахиад нэг 10-аас 60 минут. За энэ үед хүн яадаг вэ гэхээр ерөөсөө яг унталт сэргэлцийн завсар яждаг. Нүд маш хурдан хөдөлж идэг, бие сэрэхэд бэлэн болж идэг. Гэхдээ тарих идэвхтэй байгаа мөртлөө булчин сэрдэггүй яг энэ завсар үе. Тэгэд хүний нэг энэ цикл нэг дунджаар бодоод үзэн мэт 90-60 минут үргэлжилдэг. За энэ цикл бол шөнөдөө нэг 4-5 удаа давтагдчих шүү дээ. Хэрвээ энэ 4-5 удаагийн цикл давтагдчих юм бол тэр бол чанартай нойр болдог. За тэгэхээр хэдүүл 4 яг REM үедээр нь дуусгаал дахиад өнгөц нойр эхэлж их энэ хооронд сэрэх юм бол маш чанартай 120 минут унтаад гоё мэдрэмж авчиж байгаа тийм. Тэгэхээр хугацаанаас илүү чанар гэдэг чинь. Тэгэхээр дүн хүн заавалжгүй энэ 4 шатаад дамжиж ижил яах нь чанартай нойр авдаг гэж байна. За сүүлийн үед тийм сурчлагаанууд аягүй сайн байгаа. Тийм зөндөө явж байгаа. Би ч гэсэн харсан. Гэхдээ яг хэдүүлээ одоо шинжлэх ухааны үндэслэлтэй нотлогдсон тийм зүйл одоогор байхгүй байна. Мэдээхтэй яг нөгөө нэг суурай сая сонсонгод бас боломжтой юм шиг санагдаж байна. Илүү давтахтай байдал үүсгээд нэг дөрөв унтуул
авдаг байж болно. Гэхдээ тэр нэг цагийн дотор 8 цагийн нойр авна гэдэг юу бол те яагаад тэгэхээр сая сонслоо хамгийн бага цикл 90-120 минут. Тэгэхээр нэг цагийн дотор ямар ч тэр чанартай нойрыг авах боломжгүй гэсэн үг байхгүй. Тий. За одоо тэгвэл хоёулаа нойргууд л гээд ертөндөө ярьчлаа. Тэнгүүд одоо ингээ нойр дутуу яваад байхад хүний эрүүл мэнд одоо бие махбодын эрүүл мэнд болон сэтгцийн эрүүл мэндэд яаж нөлөөлдөг юм бол? За хамгийн гол асуудал. За бие махбодын талаас ярив те. Хүний бие ерөнхийдөө нойр гүйдлийн дараа ядарч идэг. Уг нь шүн болгон шиг ингээ одоо гар утсаа цэнэгэн дуусгаар цэнэглэл хүн асаагаал аваа явдаг штэ те. Гар утасныхаа цэнэгэнд аягүй анхаардаг хүртэл нойронд анхаарахгүй. Тэр нөгөө нэг утас чинь цэнэггүй бол ямар ч үйл ажиллагаагүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан хүн нойргүй байх юм бол биеийн үйл ажиллагаа тэр чигээрээ алдчихдаг. За тэгэд хамгийн чухал юмыг хүмүүс мэддэггүй. Яг нэг шүн нойр хасчингууд маргааш нутаад гоё болно гэж ярьдаг те. Гэтэл хизээч тийм байдаггүй байхгүй. Нэг шүний нойрны 30-40%-ийг алдахад сөрөг нөлөө нь 2-3 хоногийн дараа илэрчдэг. Тэгэхээр өнөөдөр юу гэдгийг те 5 дахь орой нойргүй байна. За хагасаа бүтэн санд сайхан унтчих гэтэл яг нөгөө нэг сөрөг нөлөө нэгтгэхдээ илрээл нэгтгэхийн өглөө аягүй ноцоорч босоол хичээлдээ очисон чинь те төвлөрч чадахгүй. За төвлөрч чадахгүй байгаа юм чинь мэдээллийг процессыг хадгалж чадахгүй. Хичээлдээ суусан чинь биеийн тэнд байгаа гэдэг оюуны усраа гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлын өөрчлөлтүүд маш их гарч. За тэгээд дээрээс нь сэтгэл зүй гэх юм бол нөгөө хүн амарч чадаагүй тарих сэргээлт аваагүй учраас сэтгэл төгшөлтүүд маш их болж байна те. Одоо нөгөө нэг шалгалт яана гэдэг тодорхой хэмжээнд төгшгөөсөө штэ хэвийнэр тэгсэн чинь тэр төгшөлт 2-3 дахин болж нэмэгдэх байхгүй. Тэгээ тэр төгшөлтийг буцаад нэмжидэг юм гэхээр нөгөө нэг биеийн байдал. Буцаал би жоохон сулгаад байгаа юм чи за одоо ингээд яаж илүү их сайн үр дүнтэй суралцж чадах юм гэдэг юм те. Ингээд нойр алдах юм бол биеийн болон сэтгэл зүйн талаас маш гүнзгий хохиролтой байдаг. Тэр нь дор хаяж чаддаг. 72 цаг үргэлжилдэг юм шүү дээ. За тэнгууд сая одоо нойргуудлын үр дүн нь 2-3 хоногийн дараа илэрдэг гэж байна тийм. Тэнгууд ингээ оюутнууд нойргуу онц хичээлээ гэдэг чинь тийм. Энэ одоо яг үр дүнтэй юу эсвэл үр дүнтэй болохын тулд оюутнууд маань ямар одоо арга барилаар солисон нь зүгээр байдаг вэ? За миний хувьд чинь би бас яг оюутан байхдаа айгуу тулгамцсан асуудал гэдэг тийм. Дандаа шүн хичээл нойргуу сууж байна. Тэгээд яг хаа тухайн үедээ үр дүнтэй байсан юм шиг санагдаж байгаа ч гэсэн одоо зүгээр яг туршлагаа ярьж байгаа шүү дээ. Одоо эргээд харахад тэр шүн уншиж хийсэн хичээлүүдээс үлдсэн ерөөсөө байж байгаагүй. За тэгээ шинжлэх ухааны үзэлтэд ярих юм бол юу гэдэг те шүн хичээл хийж суух нь ерөөсөө нөгөө тархийг амраахгүй учраас за өдөр та бодъё л да те өглөө айгуу гоё ч юм уу өдөр эд үедээ сэрэг үедээ уншсан зүйлийг 70% тогтоодог бай. Шүн уншихад уншсан зүйлийн 20-30% л тогтоох байхгүй. За тэгээд нойрхс нөгөө биеийн зөөрүүд те гэсэн ерөөсөө оюуны бүтээмж хүрдэг гэсэн бол өдөр 20 минутанд хийх хэрэгтэй байсан юм уу? Шүн 40 минутад байхгүй. Ингээд бодоод үзэхээр нөгөө нэг давуу тал ашигтай бус тал хоёрын нэг харьцуулангууд ашигтай бус тал нь их өчтэй байхгүй. За тэгээд заах шөнөө хичээл хийцтэй байж 3 цаг хүртэл. За маргааш өглөөнөө хичээлдээ 7:40 гээд ирээ те. Хичээлийн цаг 7:40-оос эхэлдэг штеп манай сургууль. Тэгэнгүүт нөгөө бүтээмж нь бүрчиж байгаа. Шүн нойргүй онцсон болохоор тарих буцаад цоошин юм шиг ажиллаж байгаа. Илүү удаан процессын гэдэг нөгөө шүн үргэлжилсэн зүйл чинь улам дайнчраал явагддаг. Тэгэхээр шүн унших нь бол оюутнуудын манай хувьд ямар нэгэн ашиггүй. Гэхдээ буруутгаж болохгүй шүү дээ хүн ер нь бол өөрөө шийдвэртэй байна. Гэхдээ одоо энэ өндөрлөгөөс харахад гэдэг шиг олон жил суралцаад дэмж болсныхаа дараа харахад ямар нэгэн байдлаар шүн хичээлийнх нь ашиггүй байна. Тэгвэл нойргуудл маань биеийн эрүүл мэнд болоод сэтгцийн эрүүл мэндэд ингэж нөлөөлт тийм ээ. Тэгвэл одоо яг одоо сүүлийн үед нэлээд одоолоод байгаа дархлаа гэдэг хүний сэдв байгаа шүү дээ. Тэгвэл дархлаанд яаж нөлөөлдөг вэ? За хүний дархлаа гэдэг бол маш чухал та. Ялангуяа одоо өнгөлийн цаг үйлрэл дархлаа бол маш их хүчтэй бидний амьдралын чанарт нөлөөлж байгаа нэг хүчин зүйл баггүй. Тэгэнгүүт хүний дархлааны эсүүд чинь шөнийн цагаа ялангуяа гүн нойрсолтой илүү хитвэтэй үржиж авчирч байдаг юм л дээ. Тэгэхээр бид нойргуудлалд орчих юм бол тэр дархлааны яг нь эсүүд үйлчил ашрах бидний хэвийн хэмжээнд байх боломж нь алдагдаж байгаа. Ерөөс маш товчхон муу тодорхой хариулттай. Тийм байна те. За тэгвэл одоо ингээд сайн унтаж амархад одоо мэдээж юм хувийн зохион байгуулалт гэдэг юм их чухал юм байна те. За тэгвэл өөр нэмээд ямар одоо хичээлэг байцууд ямар одоо шингэн авч иж илүү чанартай нойрыг авах бол
Тэгэхээр энэ бол маш зөв асуулт байна. За эхний ээлжинд нойрон дээр нэмэлт хийжлээс өмнө нэг чухал ярих хэрэгтэй юм. Тэгэхээр нөгөө нойрны хөвшил. Одоо ерөөсөө ганцхан эрүүл хүмүүс сэтгцэн эмгэгтэй хүмүүс хүртэл нойрны хөвшлийн эмчилгээ гэж байна. Сүүлд бүр ингээд нөгөө sleep hygiene буюу нойрны эрүүл ариун цэвэр гэж ярьдаг болсон байхгүй. За тэрэн дээр юу гэдэг юм хэрэг хитгэн л олон юм байхгүй ерөөсөө. Нэгдүгээр дүнхээр 5 дахь орчин. За юу гэдэг вэ? Өөрөө хитрхи халуун багсахгүй, хитрхи хүрдэн багсахгүй. За нэг дунджаар 20 орчим градус бол бас боломжийн маяг л болгож хэрэгтэй тий. За дараа нь тэгээд нөгөө хөвтөж байгаа ор байна. Хитрхи зөөлхөн байж болохгүй, хитрхи хатуу байж болохгүй. За хүнжил бас яах нь хитрхи зузаан нэмгэн байж болохгүй. За тэгээд дээрэс нь хамгийн чухал нь юм хэр чимээгүй харах орч. Энийг л бодчих юм бол яаж орчин бол бүрдчихэж байгаа. За дараа нь болохоор орчин бүрдүүлэхээс гадна хүн хэрхэн бие бэлдэх. За тэгэхээр хамгийн чухал бэлтгэлийн нэг нь юу юм бэ гэхээр нөгөө дэлгэцэн хэрэглээ төрүүлсэн те. Ерөнхийдөө ингээд дэлгэцэн хэрэглээгээ за их сайн хүн бол 2 цаг юм. За тэгээд өнөхөж чадахгүй байгаа бол ядаж 1 цаг юм унтахаас өмнө уцаа оролтоо байх хэрэгтэй. За тэгэх юм бол нөгөө хүний яадаг бие физиолог унтахтаа бэлтгэж идэг. За тэгээд өмнө нь хэлсэлжлэн хитрхи хүнд хоолоор ядаж байна. За нэг макста 4 цаг юм 3 цаг юм унтахаасаа хоолой зогсоочих шаардлага. За тэгжиж нөгөө нэг ходоолонд байгаа агуулгах том чин доошоо гиз рүүгээ ороод те айжмын явагдах процесс нь явагдаж эхлэх байхгүй. За тэгээд тэрнтэй адилхан юм идэхэд зогсоосон юм чин давхар яах нь юм уухаас унтахаас өмнө 1-2 цаг юм зогсооч гэх. Тэгж нөгөө нэг шээ шалгаруулах хэрэгтэй тогтолцооны юмнууд ч амардаг гэдэг ч юм уу те. За тэгээд дээрэс нь манайхны хаалгадаг юм бол дасгал хөдөлгөөн хийх цагаа зохицуулах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөнийг ерөөс унтахаас өмнө хийж болдог. Унтахаас өмнө ч юм уу бүх бие чинь сэргэж штэ. Ерөөс зүрхний загалт орсоод уус унтах болоогүй юм гэдэг ойлголтыг биеинд автоматар өгч идэв. Тэгэхэд бол яг өдөр ядаж 4 цагийн өмнө гэж зөвлөдөг байхгүй. Унтахаас өмнө 4 цагийн өмнө дасгалаа хий гэж байна. За тэгээд дасгал ихтэй бас зохицуулах хэрэгтэй те. Хитрхи хүнд дасгал хийж ингүүт хүний булчингууд одоо зовөр ихтэй болонгууд унтах цаад болдог. Тэгэхээр дандаа л дунд зэргийн эсвэл жоохон хүндөвдөд дасгал биеийг их хүчтэй ачаалдаг тийм дасгалыг хийхийг зөвлөдөг байхгүй. Тэгээд ерөнхийдөө энэ орчин дасгал хөдөлгөөн эднийг хамгийн түрүүнд хийх ёстой. За тэгээд дээрэс нь эднийг хийгээд хангалтгүй бол яах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэгэнгүүт бид нэр одоо хүний биед триптофан гэдэг essential гэж байдаг. Тэгээ орлуулагчгүй амин хүчлэгээ бид нар гаднаас хоол хүнснээс авдаг. За энэ триптофан гэдэг бас ч өөрөө нөгөө серотонин ч юм уу те мелатонин гэдэг давруудын урдл батсан гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар тэр триптофаныг илүү хэмжээгээр хэрэгжилж явах юм бол яадаг вэ? Нөгөө нэг мелатонины ч уух шаардлагагүйгээр бит үүсчихдэг байхгүй. За триптофаныг одоо бид нэр авах боломжтой хүнсүүд нь юу гэдэг юм гэхээр одоо загсан бүтээгдэхүүн байж байгаа. За тэгээд дээрээс нь самар гэх мэтчлэн бүтээгдэхүүнүүд. Эднийг ингээд амьдралдаа жоохноор орлуулад ирэх юм бол яаж юм. Нөгөө нэг мелатонины үүсэх бодис нь байгаа юм чинь мелатонин их үүснэ гэсэн үг байхгүй. За тэгээд ганц идэх нь бас хангалтгүй те. Триптофан гэдэг бодис чинь хүний нарны гэрлийг мэдэрж байгаа тэр одоо байдлаас нь хамаараа серотонин болж өрдөг байхгүй. За тэгээд серотонин болохоор өдөртөө явах нь аз жаргалтай гэсэн үг шүү дээ. Одоо нөгөө кортолд болдог саарны серотонин аз жаргалтай. Тэгснэ нөгөө серотонин чинь буцаад дахиад нэг хідэн ферментийн нөлөөгөөр яадаг байх нь үйлчлэлийн нөлөөгөөр оройдоо шөндө мелатонин болж өгчдөг. Тэгэхээр үс аз жаргалны ойр хоёр бол ерөөсөө нэг л юмнаас хамаардаг байна шүү дээ. Тэгээд үнэхээр хүчрэхгүй инээ тэрэ байгаад байгаа бол яах нь ерөөсөө мэрэгжлийн зөвлөгөө юу гүйжиж мелатонин ууж болохгүй л гэсэн. Зөв. За түрүүний орчин дээр нэг юм асуучих. Одоо нөгөө айлууд унтахаас өмнө Wi-Fi-га унтраадаг нэг юм зуршилтай болоод байгаа шүү дээ. Энэ яг үнэхээр нөлөөлдөг үү? Тэгээ зарим ингээд сөөхүүд бүртээ ингээд орцныхаа үүдэнд тэ 22 цагаас хойш Wi-Fi-га унтраад чивший ч юм уу тэ. Тиймэрхүү бас аян гаргадаг болсон байлээ. Тийм. За энэ дээр яг судалсан судалгаанууд болоо. Тэгээ зарим нь бол Wi-Fi-д болгон бол хүний биед ямар ч нөлөөлөхгүй байна гэж гарсан. Зарим нь болохоор нойрны хэмнэлт тархины үйл ажиллагаанд нөлөөлж байна гэсэн юм л гарсан. Гэхдээ хэдүүлээ бас юмны сайхныг л харъя л та. За болж гол үнэхээр Wi-Fi-г онтраач дахад нөдөлгцэрхлэн болчихж байгаа байхгүй тий. Wi-Fi онтрах бол уцаараа юу гэх юм бэ гоо.
интернет орохчлоо авах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бас тиймэрхүү нөлөөлөл гэж болох юм. Яг ганцхан тэр Wi-Fi долгион гэдэг дээр бол би үнэхээр ихтэй илгэцүүлээ. Тийм судалгаанууд байна. Тэр нэрэг сүрэг гараад байна. Хин нэг нь одоо ялсан үр дүнтэй хүн алга байна гэж ойлгож байна. Зөв. За тэгвэл одоо хоёулынхаа дараагийн асуулт. Одоо ер нь өдөр унтах нь зөв байдгүй. Одоо найт гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд яг хэдэн цаг унтвал яг үр дүнтэй гэдгийг яг хоолны бас наан унтах уу, цаана унтах уу тийм. За өдрийн найт гэдэг буюу түр унталт бол айгүй эерэг нөлөөтэй зүйл байдаг байхгүй. Ерөөсөө богино хугацаанд одоо эдгээр түрүү хэмнэл ярингууд өнгөц үе дунд нойр тэр хоёрын дунд сэрэж байгаа байдал байхгүй. Тэгэхээр тэрүүхэн дээр хооронд тархийг хөнхөө жижигхэн рестарт маягийн зүйл хийж чинь гэсэн үг байхгүй. За тэгээд энийг хийснээрээ нөгөө нэг оюуны төвлөрөх чадвар нь сайжирч, тогтоох чадвар нь сайжирч, ажлын бүтээн сайжирч маш олон үр нөлөөг судалгаагаар батлагдсан. За гэхдээ тэрэн дээр бол яг нь хоолны өмнө дараа гэдэг хүчин зүйл ерөөсөө хамаа байгаагүй. За тэгээд хамгийн гол нь юу вэ гэхээр өдөр 15 цагаас өмнө л найп хийх ёстой. Нэг удаа. Тэгэхээр цаг нь илүү хамаатай байна шүү дээ. Тэгээд тэр найп чи хизээч 30 минутаас урт байж болохгүй. Тэгээ одоо бид нэр циклээ сонсч юмж ойлгож байгаа тийм үү? Гүн нойрны үед оруулахгүйгээр л наанс ирэх хэрэгтэй байхгүй. Гүн нойронд орчлоо бол нөгөө хүн тэр найп нь эсрэгээр сөрөг нөлөө үзүүлж байдаг. Яг тэр хамгийн тайван амрах хэвээр үед буцаас сэрчингүүд энгийн хэмнэлтэд орж чадахгүй. Одоо та хэд сонсогчд маань ч гэсэн мэдэржил байсан. Өдөр унтаад бүр онцноосоо 7 өдөр болчихлоо гэд ярьж л байдаг шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө гүн нойрлого орчод тэндээс ирж байгаа байхгүй. Тэгэхээр 30 минутаас бага 15 цагаас өмнө найп бол ашигтай. Зөв. За ойлголоо. За одоо ер нь хоёулаа подкастынхаа төгсгөл хэсэг рүү орж байна. За энэ дээр болгонгод одоо хүмүүсийн ам дамжин яригддаг. Гэхдээ яг тийм шинжлэх ухааны судалгааг нэг хүмүүс мэдтгүү тийм зүйлс байдаг. Одоо сүнсэн даруулах гэж ярьдаг шүү дээ. Яг шинжлэх ухааны хэлэх нь бол sleep paralysis гэдэг. Тэгэхээр энэ ер нь яг ямар учиртай вэ? Юунаас болдог вэ? За тэгэхээр sleeping paralysis гэдэг бол ерөөсөө яг хүний нойрны нөгөө REM буюу хурдан хөдөлгөөнтэй нүд хурд хөдөлгөөн гэдэг ааштай тэнд дэлгэрж байгаа зүйл. За шинжлэх ухааны үзэл нь юу гэхээр яг хүний булчингийн хөдөлгөөнийг удирддаг хэсгийн үед амарцсан байдаг байхгүй. Тархины үйл ажиллагаа сэргэг. За тэгээд энэ байдлаас болоод sleeping paralysis үүсдэг гэж байна. Яг тэр тарих сэргэг байх үед чинь юусэн алдаа байх хэсэг байдаг. Тэгээд гар хөдлөх хэсэг гар хөдлөх байгаа. Тэгэнгүүт тарих яаж ажилладаг вэ гэхээр шалтгааныг яаж ажилладаг. Тэгээд хамгийн түрүүнд олсон шалтгаан айдас байж гэж үздэг байхгүй. Тийм учраас хүмүүс sleeping paralysis-ийн үедээ сүнсэн дарааллаа, аимшигтай хартаар зүүдлээ, сэрч чадахгүй гэдэг нэм үзэл аахгүй. Тэгээд sleeping paralysis бол гэхдээ хүн болгонд байнга тохиолдох ёстой зүйл биш. Ялангуяа тэр хүн маш нойрны хэмнэл муутай үед бие эмгэг байдаг ч юм уу те эсвэл ямар нэг сэтгэл хөдлөх шатлалгаа тиймэрхүү үед за эсвэл маш их стресстэй байгаа үед илэрдэг нь түгээмэл гэдэг байхгүй судалгаа. Стресстэй тэгээ нойрны хэмнэл алдагдаад байгаа энэ үеүүдэд sleeping paralysis их илэрдэг юм байна тогтоогдсон. Тэгэхээр sleeping paralysis илрүүл яах нь би нэг лам амд үзүүлэх хэрэгтэй юм байна гэж бодож болохгүй байна шүү дээ. Хамгийн түрүүнд өөрийнхөө нойрны хөвшилд анхаарал хандуулах хэрэгтэй болчихж байна гэсэн. Тэгээ sleeping paralysis бол заримдаа нойр хөдлийн бас нэг шинж тэмдэг боломж төгөхгүй юу? Одоо яг sleep paralysis ингээд нүд хаяа нэгсчихэд байдаг шүү дээ. Тэнгүүт одоо тэр үед яг тарих одоо хүний нүдэнд хийм харагдуулдаг ч юм уу тиймэрхүү юм тархины үйл ажиллагаанаас болох боломжтой юу? Тийм ерөөсөө нөгөө тарих айгаад байгаа байхгүй юу? Бие хөдөлгөж чадахгүй байна. Тэнгүүт яагаад вэ гэсэн шалтгааны хаа. Тэгээд тэр үед нөгөө хүний тархич яг бид нар ингээд өдөр ирүүлэр сэтгэж байгаа юм шиг сэргийг биш шүү дээ. Хагас татаа ажиллаж идэг болохоор бас тиймэрхүү маягийн алдаа гарах боломжтой. За одоо подкастын маань хамгийн сүүлийн асуулт руу орчих. За одоо энэ дээр яг сонсож байгаа сонсогчдтай те окей. За ийм дээл хийчих гэх юм бол тэ нойр чинь хэлээ засагднаа. Үнэхээр тэгээд энэ нэмийг хийгээд засагдахгүй бол мэрэгжлийн эмчилгаан дараа гэх тийм одоо хийх үйлчлүүд нь юу байх вэ? За тэгээд ер нь подкастынхаа туршаалаа. Тэгэхээр нэгдүгээр нойрны ариун цэврээ маш сайн сахиараа. За тэрэн дээр нөгөө тодорхой орой хоол битгий ид. За тэгээд сайхан орчин дунд. За тэгээд дээрээс нь яах нь тасгал хөдөлгөөн хий. За тэгээд болж өгвөл нэмэлтээр триптофанаар баялаг хүнсийг одоо л амархан шүү дээ. Дэлгүүрийн лагуун дээр очиод хараал триптофантай гэж бичсэн байл окей авчих те. За тэгээд энэ дөрвөн имийг л сахиал амжилтанд хүрэхгүй бол мэрэгжлийн дараалал гэж байна.
ойлголоо. За баярлалаа. Танд өөрийнх нь зүгээс сонсогчд маань хэлэх үг байгаа болов? За миний зүгээс бол мэдээж хэлэх зүйл байлгуулах. Тэ ялангуяа оюутнуудтай хандаж хэлэхэд нэг ийм үг байдаг байхгүй юу? Хүн бол ямар ч байсан өвдөлтийг сонгодог гэж үг байдаг байхгүй юу? Яагаад тэгэхээр биш өвдөлтийг мэдэрдэг зовлонг сонгодог гэдэг үг байдаг. Тэгэхээр манай оюутнуудын хувьд нойр гүдлийн шалтгааны дийлэнх нь юм байдаг. За маргааш шалгалтай. Сэтгэл нь төгшөөгд өнгөрчдөг. Унтсан юм байхгүй, уншсан юм байхгүй. Тэгээд нэг л битгүүд өглөө болчихдог. Тэгэхээр уг нь бол өвдөлтөнд нь нөгөө нэг тэ шалгалтанд унах байхгүй юу те. Бэлдээгүй бол унах тодорхой. А гэтэл тэр хүн унаагүй гэж наан завгүй сонгоод байгаа. Уншаагүй, унтаагүй. За тэгэхээр аль нэгийг нь сонго. Унш эсвэл унт те. Аль нь ч байсан одоо юу гэдэг те ашигтай сонголтыг хийх хэрэгтэй гэдэг хэлэх хэрэгтэй. За ямар ч байсан тэгээд аль алийг нь ч бас уншингаа унтаж болно шүү дээ те. Тэр нь юу гэхээр хувийн зохион байгуулалт өдөртөө уншаарай, шөнөдөө унтаарай л хэцүү л та. За ойлголоо. За танд баярлалаа. Өнөөдөр ингээд цаг зав гаргаад манай подкаст төрөлцүүлсэн танд баярлалаа. За подкастт урьж оролцуулсан Бянгахаа оюутны зөвлөлийн хамт олондоо маш их баярлалаа. Цаашдаа амжилт хүсье. За бүх оюутнуудаа гэж хэлэхэд өөрийгөө хайрлаарай, сайн унтаарай гэж зөвлөе да. За ойлголоо. За баярлалаа.